Байнгын орооны дарга ирэх юм шүү дээ. Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9, 16 дугаар зүйлийн 16-гийн 1-р заалт болон засгийн газар дэх хяналтын тухай хуулийн 19-ийн 4 цаасныг үндэслэн засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан байгууллагын үйл ажиллагаа үр дүнг үнэлж дүгнэх журмын 3-7 цаасан аргачлалыг баримтлан Монгол Улсын хууль, Улсын их хурлын тогтоол, Улсын их хурлын байнгын орооны тогтоолын 2025 оны эхний хагас жилийн хэрэгжилтэнд хийсэн хяналт шинжилгээний дүнг танилцуулж байна. Засгийн газрын хяналт шинжилгээ үнэлгээний мэдээллийн цахим систем New үнэлгээ gov.md Монгол Улсын 79 хуулийн 263, Улсын их хурлын 90 тогтоолын 491 заалт, байнгын орооны 69 тогтоолын 290 заалт, нийт 238 шийдвэрийн 1044 заалт бүртгэлтэй байна. 2025 оны эхний хагас жилийн байдлаар хууль, Улсын их хурлын болон Улсын их хурлын байнгын орооны шийдвэрийн хэрэгжилт дунджаар 46% байна. Тухайлбал засгийн газрын хяналт шинжилгээ үнэлгээний цахим системд бүртгэлтэй байгаа Монгол Улсын хууль, Улсын их хурлын тогтоол, байнгын орооны тогтоолын хэрэгжилтийг төрийн захиргааны төв байгууллага, засгийн газрын харьяа агентлаг, аймаг нийслэлийн төр захиргааны төв байгууллагаар нь авч үзэхэд 1044 заалтаас 40.6% буюу 424 нь хэрэгжсэн, 47.7% буюу 498 нь хэрэгжээгүй, 11.7% буюу 122 заалт хэрэгжилтийг тооцох хугацаа нь болоогүй гэж үнэлгэлээ. Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын орооны эрхлэх асуудлын хүрээнд нь авч үзвэл хуулийн хэрэгжилтийн талаар тайлант оны эхний хагас жилийн байдлаар хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын орооны эрхлэх асуудлын хүрээнд 21 хуулийн 94 заалтыг төрийн захиргааны төв 8 байгууллага дунджаар 35.2% хэрэгжүүлсэн байна. Үүнээс 33% буюу 31 заалт хэрэгжсэн, 60.6% буюу 57 заалт хэрэгжээгүй, 6.4% буюу 6 заалтыг хэрэгжүүлэх хугацаа болоогүй гэж тус дүгнэлээ. Монгол Улсын 15 хуулийн 57 заалт хэрэгжээгүй байгаа бөгөөд уг заалтаар төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас захиргааны акт, дүрм журам, жагсаалт стандарт зэргийг батлан хэрэгжүүлэх эрхийг олгосон байна. Хэрэгжээгүй 57 заалтын 47 дүрм журам, жагсаалт, заавар, аргачлал, зөвлөмж батлан хэрэгжүүлэхэр байна. Тухайлбал соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 2014 оны шинжилсэн найруулгаар соёлын бие төвийг түрээслэх, худалдаа авах, төр солилцох журмыг соёлын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн, соёлын бие төвийн үнэлгээ хийх журмыг санхүү төсвийн болон соёлын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн хамтран батлан хэрэгжүүлэхээр тус заасан байна. Мөн 2016 оны хүүхдийн эрхийн тухай хуулиар хүүхдийн амралт чөлөө цагийг хөгжүүлэх чиглэлийн бодлогыг дэмжиж, хүүхдийн цусланд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр төслийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр санхүүжүүлэх журмыг хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал эрхсэн төрийн захиргааны төв байгууллага, хөгжлийн мэргэжлэлтийн хүний эрхийн тухай хуулиар Монгол Улсын дохионы хэлмэрч орчуулгын үйл ажиллагаа эрхлэх, үйлчлэгээ үзүүлэх журмыг боловсролын болон хөгжлийн мэргэжлэлтийн хүний асуудал эрхсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулиар хувийн хвшлийн төрөлцсөн мэргэжлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, клиник, түргэн тусламжийн төвөөр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх энэ хуулийн 18-ийн 1 заасан улсын төсвөө санхүүжүүлэх тусламж үйлчилгээний жагсаалт, сонгон шалгаруулах гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгар болгох журам, гэрээний загвар, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийг засгийн газар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийн 2019 оны хуулиар сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний дотоод хяналтын журмыг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батлан хэрэгжүүлэхээр тус заасан байна. Энэ захиргааны акт батлуулах үе шатны ажил болох хэрэгцээ шаардлагыг урьдчилан судлах, төсөл боловсруулах, үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоо хийх, холбогдох байгууллагуудаас санал авах, хилцүүлэг хийх гэх мэт удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байгаатай шууд холбоотой гэж тайлбарлаж болно. 2. Улсын их хурлын тогтоолын хэрэгжилт. Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын орооны эрхлэх асуудлын хүрээнд засгийн газрын хяналт шинжилгээ үнэлгээний цахим систем бүртгэгдсэн 11 тогтоолын 48 заалтыг хэрэгжилт төрийн захиргааны төв байгууллагын 8 яамдад дунджаар 47.7% байна. Үүнээс 48.3% буюу 21 заалт хэрэгжсэн, 47.9 буюу 23 заалт хэрэгжээгүй, 8.3% буюу 4 заалтыг хэрэгжүүлэх хугацаа болоогүй гэж үнэлгэлээ. Улсын их хурлын хэрэгжээгүй 6 тогтоолын 23 заалтыг нь авч үзвэл Улсын их хурлын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 2017 оны 46 дугаар тогтоолын 1-ийн 9 дахь заалтаар засгийн газар даалгасан хөгжлийн бэрхшээлийг тогтоох олон улсын ангиллыг нэвтрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй хүртээмжтэй орчныг бүрдүүлж, нийгмийн бүхий л үйлчлэгэнд хамруулах үүргийн хэрэгжилт үр дүнгүй гэж үнэлгэлээ. Гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яамны 2024-өөс 2025 оны тайлангаас авч үзэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг засгийн газрын 2024 оны 138 дугаар тогтоолоор байгуулсан
хөдөлмөр эрхлэлтийн үйлчлэгээ авах иргэдийн хөдөлмөр эрхлэх ур чадвар хэрэгцээг үнэлэх аргачлалыг үйл ажиллагааны олон улсын ангил ICF-ийг ашиглан боловсруулж туршиж эхлээд байгаа талаар дурдсан бөгөөд төвөөс хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхлэх сонирхолтой хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүртгэл судалгааг зохион байгуулж мэдээллийн сан байгуулахаар ажиллаж байна гэсэн нь тухайн үүргийг бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна. Улсын их хурлын Монгол Улсын их хурлын хэн шалгах төр орооноос эмийн үнийн өсөлт шалтгаан нөхцөлд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 2024 оны 38 дугаар тогтоолын 1-1 В-д заалтаар зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд орох эмийг сонгон шалгаруулалтыг тодорхой болгож зах зээлийн бодит үн тулгуурлан үнэлдэг болох эмийн үнийг хянах борлуулалтын үнийн дээд хязгаарыг зохицуултыг наривчлан тусгах заалтын хэрэгжилтийг эрүүл мэндийн яамны тайлан тооны эхний хагас жилийн тайланд журмын төсөл боловсруулж байна гэж тайлгнасан нь тус үүргийг хэрэгжүүлээгүй байна гэж үзэхээр байна. 3. Улсын их хурлын байнгын орооны тогтоолын хэрэгжилтийн талаар тайлан тооны эхний хагас жилийн байдлаар хүний хөгжил нийгэм бодлогын байнгын орооны эрхлэх асуудлын хүрээнд гаргасан 20 тогтоолын 83 заалтын хэрэгжил төрийн захиргааны төв 18 арбан байгууллагад дунджаар 60.6% байна. Үүнээс 56.6% буюу 47 заалт хэрэгжсэн, 37.4% буюу 31 заалт хэрэгжээгүй, 6% буюу 5 заалтыг хэрэгжүүлэх хугацаа болоогүй гэж тус үнэлсэн байна. Тус байнгын орооны 2017 оны 5, 2018 оны 2, 2021 оны 1, 2022 оны 4, 2023 оны 1-р тогтоолын нийт 13 тогтоолын 31 заалтын хэрэгжилт үр дүн гараагүй гэж үнэлж байна. Тухайлбал их хурлын байнгын орооны 2017 оны 25 дугаар тогтоолын 1-4 улсын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй болсон цэцэрлэгийг буулгаж газрын байршил зориултыг өөрчлөхгүйгээр шинээр барих, боловсролын яамны тайланд дурддагцснаар 2024 онд 12 барилга байгууламж ашиглалтанд орсон. Барилга ухсралтын ажил дуусаагүй нэмэлт санхүүжил шаардлагатай 24 төсөл арга хэмжээ байна гэсэн нь тухайн ажлыг бүрэн биелүүлээгүй, үр дүн гараагүй гэж үзэхээр байна. Улсын их хурлын байнгын орооны 13 тогтоолын 31 заалтын хэрэгжилтэн тухайн жиг үүргийг хүлээсэн байгууллагууд тайлагнах хугацаанд хэрэгжүүлсэн ажил нь үнэлэгдэхгүй захиц гараагүй, зарим тохиолдолд тогтоолын нэг заалтаар өгсөн хэд хэдэн үүргийн зарим хэсгийг гүйцэтгээгүй, тухайн заалтын хэрэгжилтийг зарим байгууллага эрүүлээгүй байх тул хэрэгжээгүй гэж үнэллээ. Хууль, улсын их хурл болон байнгын орооны тогтоолын 2025 оны эхний хагас жилийн хэрэгжилтэнд хийсэн хяналт шинжилгээний дүнгийн тайланг 2025 оны 9-р сарын 10-ны өдөр засгийн газрын хуралдаанд танилцуулж, засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр засгийн газрын гишүүд, засгийн газрын агентлагийн дарга, аймаг нийслэлийн засаг дарга нарт үүрэг чиглэлөгч биелэлтийг тооцсон ажиллаж байна. Эдгээрээс дүгнэн үзэхэд засгийн газрын хяналт шинжилгээ үнэлгээний мэдээллийн сахим систем бүртгэлтэй хүний хөгжил нийгэм бодлогын байнгын орооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 21 хуулийн 94, улсын их хурлын 11 тогтоолын 48, байнгын орооны 20 тогтоолын 83, нийт 52 шийдвэрийн 225 заалт бүртгэлтэй байгаагаас 44% буюу 99 нь хэрэгжсэн, 49.3% буюу 111 нь хэрэгжээгүй, 6.7% буюу 15 нь хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй гэж тус үнэлэгдлээ. Монгол Улсын хууль, улсын их хурл болон байнгын орооны шийдвэрийн хэрэгжилтийг дунджаар 47.7% байна гэж дүгнж байна. Тус байнгын орооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Монгол Улсын хуулийн 47 заалтаар төрийн эрх ухий байгууллага, албан тушаалтнад захиргааны акт, дүрм журам, жагсаалт, заавар, аргачлал, зөвлөмж зэргийг батлан хэрэгжүүлэх эрх олгосон батлах чиг үүргийг хэрэгжүүлээгүй байна гэж дүгнэлээ. Энэ нь захиргааны акт батлуулах, үе шатны ажил болох, хэрэгцээ шаардлагыг урьдчилан судлах, төсөл боловсруулах, өөр нөлөөний үнэлгээ зардлын тооцоо хийх, холбогдох байгууллагуудаас санал авах, хилцүүлэг хийх гэх мэт удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байгаатай шууд холбоотой хэмээн тайлбарлаж болно. Та бүхэнд их хурлын хэн шалгалтын тухай хуулинд заасан байгууллагын үйл ажиллагаа үр дүнг үнэлэх журмын дагуу хийсэн хяналт шинжилгээний дүнг танилцууллаа. Баярлалаа.